ойлгоод хүлээж авахд ойлгомжтой байх байдаг хэр зэрэг хангагдсан юм гэдгийг ярьж байгаа юм чинь одоо ямар ч салбарын хүн байсан ерөнхий арга зүй, ерөнхий асуудлыг олж харахын төлөө уншихад ойлгомжтой байх байдалтай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ нь судалгааны арга зүй гэдэг юм чинь байна. Тэгэхээр судлаачид одоо Баатрийн шүүмж, Мөнхчингийн шүүмж хоёр бол үндсэндээ тохирч штэ. Тэгэхээр судалгаанд ийм хадын юмнууд дутуу орхигдсон шиг байна гэж хэлж байна. Тэгээ бакалаврын түвшин оюуны оюутнуудын дунд байгаа бид нар бол туршлага бага учраас бичлэгийн туршлага бага учраас нөгөө нэг тодорхой бичих гэдэг зүйл маань алдагдчихж байгаа байж магадгүй, нуршиж байгаа байж магадгүй. Энэ бол сайжраад явах учраас засварлаад явна. Энд бол огт санаа зовлон байхгүй. Бид нар чинь туршлага хүн одоо 20 настай та нар байдаг 50 настай би хүртэл бичиж чадахгүй юмнууд зөндөө штэ. За тэгээд тэр шахсан бяцлаг шиг бичих ёстой гэж зүйл байна. Одоогийн та нарын оюутнууд хэр зэрэг вэ? Бидний цагт бол байнга товчлол хийгддэг байсан. Товчлол хийн гэхээр нэг одоо жишээлбэл 80 нүртэй номыг чинь нэг 10 нүрэнд багтааж товчлох ёстой штэ. Тэгэхээр товчлол бол яг жинхэнэ өгүүлэл болдог байсан шүү. Яг нөгөө янз бүрийн сул давхарцсан өгүүлбэрүүд хэрэггүй юмнуудыг орхиод нөгөө оюутнууд чинь товчлол бичиж байгаа юм болохоор ёстой шагсан бяцлаг шиг товчлол хийдэг байсан. Тэгээд одоо манай сургуулийн бас нэг тагираач болчихсон информац залуу судлаач их ирээдүйдээ залуу судлаач болчихсон. Тэр багш юу гэж хэлжсэн бэ гэхээр тэмцээ багшийн өгүүлбэрийг товчлох гэхээр буцаагаад хуулаад бичдэг. Үлдээх юм байхгүй бичдэгтэй юм байлаа гэж хэлдэг. Тэр чинь болохоор нөгөө илүү дутуу үг байхгүй, давхардал байхгүй, нуршил байхгүй, уянгийн хадил байхгүй яг бичих ёстой зүйлийг биччихдэг учраас товчлол хийхэд бэрхшээлтэй байдаг байсан гэдэг үгийг нөгөө тэр багш маань өөрөө болоод өөрийнхөө хичээл зааж явах үеийн оюутнуудын үгийг дамжуулж хийх байдалтай байсан. Тэгэхээр тэр номингийн хилээд байгаа шахсан бяцлаг шиг бичдэг гэдэг зүйл маш сайн анзаарах хэрэгтэй. Нөгөө талаар тэр судалгааны ажилд тиймэрхүү зүйл анзаардаг байгаа гэдэг бол нөгөө эрдмийн хэлхээс сэтгүүд хэвлүүлэхэд нь нөгөө өгүүлэл дээр нь задлан шинжилгээ хийгээд нэгтаршуулах, чанаржуулах ажил дээр жаахан дутагтай ажилласан та одоо биднэрт бас байна гэдгийг бол өөрөө хүлээгээд аваад байна. За тэгэхээр судалгааны ажил хийх гэж байгаа та нарын 5 хүний гарчиг бол бүгдээрээ сайн байна. Одоо яг тийм зохиогчийн, тийм өгүүлэлтэй задлан шинжилгээ шүүм бичихтэй гэдэг тэргээ биччихтэй. Доотлолт нь өөрийнхөө нэр үсийг биччихтэй. Тэгээд өсөх баялагч номзүйтэй. Номзүйтэй юм шиг. Босоод аюулгүй. Тэгэх юм бол нөгөө судалгаа шүүмч чинь бас юутай бодтой болно гэсэн. Өөрөө яаж хөгжиж шүүмжийг харж илүү өргөн талаас нь ном бүтээлийг харж шүүмжээ бичсэн бэ гэдэг чинь баримт болж ирсэн. Тэгэхээр эрдэм шинжилгээний шүүмж гэдэг бол судалгааны ажлын бас үндсэн нэг төрөл байна. Судалгааны тийм шүүмж өгүүлбэрүүдийг хадгалж тухайн хүний судалгааны ажлын давуу болон дутагдaltaй талыг дурдж өгөхийнхөө зацуу өөрийнхөө саналыг тэм дотор бас оруулж өгч байдаг. Энэ талаас ийм судалгаа хийвэл сайн байна, ингэж хийвэл сайн байна, миний бодохоор ийм байна гэх мэтчлэнгээр шүүмжлэгч маань тухайн судалгааны ажил шүүмж өгөхийнхөө хажуугаар өөрийнхөө саналыг дэвшүүлдэг тийм уламжлалт бичлэгүүд шүүмжийн бүтц, шүүмжийн одоо юу гэдгийг зорилго байдаг. Тийм учраас хажуугаар нь ингэж хийсэн бол энэ талыг ингэж харсан бол энэ миний бодоод ийм байгаа бол мэдлэгийн зүйлүүдийг шүүмжтэй бас багтааж өгөх сайн байна шүү. Тэгээд ингээд 5 шүүмж бол хангалттай сайн юм байна. Баярлалаа. Миний хэлэх бол энэ.